Сэрээрээ босоороо. За ингээд 202 дахь өдөр минь эхэллээ. За өнөөдөр бол өглөө жимтэй өдөр байгаа. Ойрд өдрийнхөө хийсэн бичлэгүүдийг монтажлж чадахгүй орой оруулж байгаадаа сууж л хүсье. За өглөө эрт босоод 7 цаг болох гэж байлаа. За шкафнаасаа байгаа бодолко өмсөн чинь нэлээ өрчинхий бодолко өмсөж аваад гарлаа. За яг ингээд жим дээрээ хүрээдэглээ. За ингээд өнөөдөр бол хөлний дасгал хийх ёстой байгаа. За багш арай ирээгүй байсан ах дээр өглөөнийхөө бие халаалт руугаа орчоод ингээд өнөөдөр бол гадуур амжуулах ажлууд бас нэлээ ихтэй. За судалгааны ажлуудаа бас нэг хөнж багштайгаа зөвлөх гэсэн хэдийдэн ажлууд амжуулах хэрэгтэй байгаа. За ингээд гидсний таталтаа болон гидсний үндсэн булчингийн хэвлийн дасгалуудаа хийчээд багш хүрээдэрлээ. За ингээд хөлний дасгал эхнээсээ эхэллээ. За ер нь бол багш үндсэн ордог байсан стандарт жингүүдийг бол нэмлээ. За сүүлдээ барахгүй байгаа жингүүдийг ингэж хийх хэрэгтэй гэх мэтчлэн багш бол хажуу талаас зөвлөд явж ялаа. За тэгээд гамбагчтай бас баярлалаа. За ингээд perfect body fitness дээр үндсэндээ яваад 1 сар 3-7 хоног бол одоо өнгөрч ин дунд нь гадагшаа яваад 1 сар бол амарсан. За багш бол улам турах хэрэгтэй. Турж чиний гидсний бүх булчин чин гарна гэж байгаа. Тэгээ манай гэрийнхэн бол гидсний болж одоо булчин гаргаж ийсэн дорвол одоо ингээд жоохон маас нэмээ таргалмаар байна гэсэн. Ингээд жимээ тараа хүрээдэрсэн маш их бороо орлоо. 2 охиноо гараад дэлгүүр ороод ир гэсэн. Битүү шавхаа байна гэдэг 2 охин хөрх ингээд дэлгүүр орчод ямар ч зэ ирлээ. За ингээд нэг мэдсэн орой боллоо. Хүүхдүүдтэй хоолоо хийж өглөө. Өнөөдөр гадуур амжуулах хэвээр төлөвлөгөөд ажиллаа бүгдийг амжууллаа. Зурагтаар баахан ингээд загас жараахан бичлэг үзсэн хөдөө юмар санагдсан. Гэхдээ ямар ч байсан нэг явнаа. Ингээд октоодынхаа хичээлийн бэлтгэл формыг үзээд энэ өдөр өндөрлж байна. Бүгдөө сайхан амраарай. Сэрээрээ босоороо. За ингээд 203 дахь өглөө эхэллээ. За өнөөдөр бол жимтэй өдөр байгаа. За манай гамбаа огш хөдөө бас унаг тамгалахаар явсан. Өнөөдрийн жим бол одоо багшгүйгээр хийх ёстой байгаа. За өглөө бас уургуудаа уучаад за жимнээсээ өмнө багш байхгүй юм чинь Сүхбаатар дүүргийн газрын албаар орж бас ажлуудаа амжуулчаад ингээд жим дээр ирлээ. За өнөөдөр бол аав хөдөөнөөс ирэх ёстой байгаа. За лагер руугаа очиж ажлууд амжуулна. Бас аавтай хамт автоплаза орохын зэрэгцээ хэдэн Улаанбуудаа авах зэрэгтэй ажлууд бас байгаа. За ингээд жимнийхээ халаалт руу орлоо. За ер нь бол багштай байна гэдэг бол багшгүй одоо хийх хоёрын хооронд бол ялгаа асар их байдаг. За учир нь бол хажуу талаас хүн шахаад байна. Багшийн техник, арга аргачлал, за тэр шахалт гэх мэтлэн бүх зүйлүүд нь бол үндсэндээ нэлээд үр дүнтэй бол надад санагддаг. За ингээд ахын амт үндсэн жимээ фитнестэй одоо дасгалаа хийсээр л байлаа. За өнөөдрийн гол үндсэн дасгал бол гар мөрлөө бол хийх байгаа. За яг л багшийн өгдөг ачааллын дагуу нэг шахаж дасгалуудаа хийлээ. За ингээд дасгалаа хийчээ хүрээдэрсэн 3 цаг болж байлаа. За нэг үхрийн махтаа шүл хийж уучаад байж байсан. Аав нутгаас хөдөөнөөс ирлээ. За ингээд аав ээж хөдөөнөөс ирэхээр цагаан эдгээр дүүрэл, чихэр жимсээр дүүрэл хөдөөний одоо дутгийн махшил гэл ингээд баах юм аваад ирдэг хөрхөө. За ингээд нэгэнт аав ирсэн юм чинь гэж бодоод зориглоод нилээд идчихлээ. Хамгийн гоё нь нутгаас миний дуртай хүмүүлж одоо өвсийг ургамлыг авчирсан байна. За ингээ хоолндоо хамталж идэх сайхан байдаг. За төлөвлөгөөт ажлуудаа аавтай 2 охиноо дагуулад Улаанбуудаа плазагаар орчоод лагер руугаа хөдлөлөө. За ингээд ажил ихтэй байгаа учраас 1 хоногийн дараа ингээд бүх монтаж бичлэгүүдээ оруулж байгаа. За ингээд лагер дээр ирлээ. Битүү манан үүл сууж, манан буданд татсан бороо ихтэй байлаа. За ингээ өөрийнхөө том тэргээ гаргаж хотод бас угаад цэвэрлэхгүй бол болохгүй гэдэг ингээд том тэргээ унаад хөдлөхөөр шийдлээ. За ойрд лагер дээр хаяа одоо очино. Одоо тогтмол байхгүй учраас октоодтайгаа одоо хувц сундраа бас нэг хотод байнга өмсөх хувц сундраа бас зэхэж авах хэрэгтэй байгаа. За ингээд лагерийн одоо шаардлагатай бас одоо зүйлсүүдээ багж зэвсэгнүүдээс хотод хэрэгтэй зүйлүүдээ бүгдийг авчаад ингээд октод бид нэр өвөөтэйгээ хамтдаа гэрлүүгөө ирлээ. За энэ үед нэлээд сэрүүхэн байсан. Би тэрийг бас анзаарсангүй. Октод аава даарчин гэд машинд яваад байсан. За ингээд гэрт хүрээд ирсэн бага охин маань бас хоолоо нүвдчихсэн. Нэлээд халуурангуй болцсон байхаар нь
одоо охинтойгоо хамттайгаад гэрийн гаднах дэлгүүр орж автик орж ийм авлаа. За ингээд лагераас авчирсан камера, лагер дээр суурлуулсан камер энэ төр хэмчээд ингээд энэ автикаас нэг хэдэн амгчлын бас ийм авчаад гэртээ нэг хүнсний юм бэлдээд өнөөдөр ингээд өндөрлж байна. За маргааш бол одоо буйны ажил манад бол үргэлжилж байгаа. За талигаачийг гаргах өдөр байгаа. За ингээд бүгдөө сайхан амраарай.